хэлэх юм бол чи тэгж чадах. Чи өнөөдөр сайн байна. Таны бид ингэж ажиг. Тэгвэл эртээд миний амийг авсан чамд баярлалаа гэж хэлсэн. Зүгээр дээ. Хэрлээ. Би харин миний найз ихэнх хүнээс нэг мэдэх гэж ирлээ. Тэрийг дараа болъё. Тулгаа. Чамайг ваагахад ээж чинь үлгэр ярьж өгдөг байсан уу? Надад яагаад ингэж асуув? Хүн насахлаар хүнээс асуулт биш хариулт сонсох дуртай болчт юм бэ? Ачаан тийш үү? Сайн байна. Сайн байна. Биднийг ваагахад ээж минь үлгэр ярьж өгдөг гэсэн. Гэхдээ манай ээж голд үлв. Зүрх зүг юм уу? Өөрөө үг зохиогоод холбож уншиж өгдөг гэсэн. Тэгээд бидний чинь сургаж өгнө. Хүмүүж үзэн шүү дээ. Ээж. Хотдог орхон байхад ингэж айгуугаас усаараа шалаарчих хэрэг байна уу? Ээж нь харамч нарийнтай биш харам. Хайрын усыг хайрлаж гамнаасаа гэсэндээ та нар ингэж хэлэгдэх нь шүү дээ. Би ч болон залхуураагүй л дээ. Тэгээд Гэхдээ хараадах нэ энэ айлын эрэгтэй хүмүүс ч дандаа усаа зөөх түлээг агалахаас өөр гэр доторх ажил хийдгүй юм байлээ. за Харин эмэгтэй хүмүүс нь л аягаа аваад шалаарч харагддаг шүү дээ. Мөнхөө гэрээ ажлыг гаднах дотнох гэж ялгаж болдгүй. Хүний хийж мэдсэн зүйлийг хинч булаач авч чадахгүй. Гэхдээ эр хүнч гэсэн хоолоо хийгээд идчихдэг, гэрээ сайхан цэвэрлждэг, уранхаа цоронгоо оёо шидчихдэг байх ёстой шүү дээ. Ажил бол ажил. Тэрнээс биш би л нэг баатар мангасуудтай байлдна гэд хоолоо чигээд идчихэхгүй хэвтээд байвал юуных нь хүч чадал орж мангастай байлдах. Үлсүүд өхөн иддэг. Ээжээ. Би танаас нэг юм асуучлах уу? Тэгээ нэг. Яагаад үлгэр олгох сайхнаар төгсдөө? Үлгэр дамгүй. Үлгэр дамгийг чинь ард түмэн өөрсдөө зохиодог учраас зовлон шанална. Нэг л өдөр хайрлна гэдэгт итгээд үлгэрээ дандаа сайнаар төгсгдөг байхгүй юу? Тэгвэл таныг жоохон бахад атгаалч гар мангас гэж яддаг өстөө. Одоо л байдгүй те. Ээж нь сайн мэдхгүй юм бэ? Ямар ээж нь мангастай газраар явж үтсэн биш? Харин аав чинь хаяа хөө амтнд туслана гэд мангасуудтай байлдаж харагддаг юм. Аавгаа ирэхээр асуугаарай заа юу. Тэгвэл одоо хүртэл мангастай газар гэж байдаг байх нэ? Тийм л баг. Хүн эрдэнэ боловсралтай, ухаантай, амьдралдаа хинээс ч гоохгүй, өвдөлж өсөж дэвжээд ирэхээр тэр мангасууд чинь хаанаас ч хамаагүй аяндаа өөрөө гараад ирчихдэг байхгүй юу? Тэгвэл би мангасыг ирэх хүлээн гэсэн үг үү? Тийм ээ. Гэхдээ минийхөө том болоод эрдэнэ намдаа сайн шамдаад их дээд сургуулаа төгсөөд энэ орчлонгийн бүх хүчин начрыг олоод ирэхээр тэр мангас гэдгийг яг юу хэлээд байгааг мэдчихээд ээжтэй заавал хэлээрэй заа юу. За ээж. Одоо гараа аваа минь. За. Одоо туслаа. Би чамд нэг үлгэр ярьчих. Эртний үрдийн загт нэг хаан тулс байж. Тэр хаан тулс ард олноо жаргах мэрийдлэр өөрсдөө баяжаад бүх хүмүүсээ адилхан хувцалдаг, адилхан сэтгэдэг болгосон. Тэр гэвч нэг өдөр олон түмэн босцоо гаргаад хаант засгаа унгааж өөрсдөө эрхчлөө болж авч.
Тэр эрхчлөө болж авсан улсууд дотор өөрийнхөө төр засаг хаан засгийн нууц сан хөргийг тоог мэддэг хүн их байна. Тэрээ цаан бай жаргаж байна, болж байна. Хөрнөө хөгжүүлнэ. Сэтгэлээсэн. Гэтэл энэ үед тэр хааны хуучин сайд төшүүдийн дотроос нэг мэрэгэн санаа сэтэж авсан. Тэрний байсан ихээр зэрэг хааны санхан бүх талбайд гадагш нь гаргаж тэргээр өөрснөө байж гэсэн санаа. Юмн дээр дөрөвлөө тэд нар өөрсдийнхөө мэдлийг хаан засгийг тогтоох гэсэн. Тэгээд тэр хуучин сайд төшнүүд бол өөрийнхөө зорилгыг гүйцэтгүүлэхийн төлөө замдан байгаа юугч эвдэх, уснуулах, хэнийг ч алах, хөнөөх ийм юмнаас болуулна айхаа байсан. Үнэхээр хэрцгий харгас ийм үйл явдлуудыг хийсэн байна. Энэ болгоо. Чи нэг үлгэрийг болов. Ойлголоо. Таны ярьсан саяны үлгэрийг би бүгдийг нь л ойлголоо. Хэлэх гэж байгаа санаач гэсэн ойлгож байна. Гэхдээ энэ бүгдийн дараагаар та яг надаас юу хүсэж байна?